За шинэ оны мэнд өнөөдөр бол 72 дахь дугаар ярилцлагын дугаар авах болно. Би даалт ертөнцтэй ямар нэгэн байдлаар холбогдсон найзуудынхаа тухай жишээ авч бас нэлээд ярьдаг. За тэгэхээр бат гэд нэлээд жишээ авч ярьдаг. Тэр бол арт нь нэг хүн байгаад байгаа ш. Нэлээд хэдэн хүн байгаа. Зүгээр даган эрэгтэй хүмүүсийн бүгдийг бат гэдэг нэрээр нэрлэлж байгаа учраас өнөөдөр бол нэг баттай нэрлэлсэн гэсэн үг. Нэлээд сонирхолтой дугаар байна ах гэж бодож байна. За энэ залуугийн бага насны амьдралыг ингээд сонсохоор яг 6 дахь мэдрэхүү гэдэг нэг Холливуудын кино байдаг да. Яг тэр киноны бодит Монгол дахь хувилбар юм шиг надад тийм мэдрэмж төрөөд байдаг. За тэгээ ярилцлагаа эхлүүлье. Тэр яг хэдэн наснаас ер нь тэр 5 настай ч юм уу. Цэцэрлэгт байх та. Цэцэрлэгийн насанда. Тий. Нойлын бочкийн тэр нэг дүүжлэлцэлсэн. Тэгээ тэрийг сүнс гэж бодсон уу? Үгүй тэр чинь хөөх өссөн шүү дээ. Надруу энийг идсэн юм чи. Дүүжлэгдсэн юм оос мостой байсан. Ер нь чамруу инээгээд хараад исэн юм уу? Тэгжсэн санаж байна. Гэртээ ингээл байж ангууд коридор мөртөр наашаа ингээл хүний гүүх чимээ. Тэгэл нэг юм дуу хоолой сонсогдно. Булан тохоод одоо юм дүрс харагдана. Тэр хэр айдаг байсан? Айдаггүйс юм уу? Битэж хүүхдэн чааш шүү дээ. Энд бүгд л харахгүй энтрээс айдаг. Зүгээр төсөөлөл юм болов уу гэж бодно. Гэхдээ эзэж төсөөлөлт донд чинь хичнээн хүн амар төсөөлдөг байлаа гэд тэгж амар бодиттой төсөөлж детальны хувц гонрыг харахгүй шүү дээ. Тэгэхээр тэр чинь төсөөлөл биш болж тарж байгаа юм. За 5 настай байсан гэж бодоход тэр хүүхдийн төсөөлөлд магадгүй тэрийг төсөөлөх чадвар байхгүй шүү дээ. Харсан үтсэн юм бага юм чинь. Тэр үед чинь гадны кино мөн байсан уу юу? Стокгольм кино үздэг байсан шүү дээ. Тэгэхээр тэрийг нэг тэгж аим шиг киноны төвшөнд өөрөө төсөөлөх бол боломжгүй л гэж би логикоор ойлгоод байна. Тэр харсан зүйлүүд чинь хүн шиг байдаг нь их үү эсвэл ингээд ямар зүгээр юм аим шиг мангас зангас шиг тийм харагддаг байсан уу? Янз бүр. Зарим нь бол хүн шиг л. Зарим нь би ингээм тим гэхийн тэмдэггүй юм. Харах уу. Сүдэр мүдэр шиг үү? За тийм нэг кино мэн дээр дүрслээд байдаг шүү дээ. Лавл би бол тийм цагаан сарпанчтай урт устэй тим юм бол хараагүй. Тэгэхээр аим шиг кино чинь ер нь бол тэгж хардаг хүмүүсийн ярианаас их сэтвэлсэн байт юм шүү дээ. Хүмүүсийн төсөөлөл шүү дээ магас шиг гэл. Тийм биш. Хэрнээ одоо чихүц айдас хүрхээр харагддаг, мэдрэгддэг гэх юм уу? Олон хараад ирэхээр хайхаа болжддаг. Тэр нь одоо хэдийн нэсэн? Одоо 3-4 насмасанд бол хараад айдаг байсан юм шүү дээ. Тэгээд хэдийн нэс жоох хайхаа болчих. Тэгвэл айгаад ширээн дор орчдөг гэсэн. Тэр нэмэртэй юм уу? Харагдахгүй болчих тийм үү? Ирэн шүү дээ. Одоо ширээн дор орцсон байхад ширээн дээр тогших ч юм уу те. Тэгэл бүр шаахгүй юу? Би чинь нүн харахгүй гээд нүрээ дараад доош харцсан би бас өвдгөө тэрээд. Тэгдэг байсан хүүхдтэй байхдаа бол. Тэнд би баян харагдахгүй л те. Тэгэл тассан гэх юм уу? Зарим нь ярина. Харилцан ярих юм уу? Чи ярьдаггүй юу? Би ярьдаг. Би одоо ч ярьдаг шүү дээ. Юу гэж ярих юм? За хөвчлэн бол нэр хэлдэг. Одоо нэг хөө юм уу ч гэдэг юм уу те. Анхаарлыг чинь татах гэдэг юм уу? Миний мэдхий миний харснаар бол ингэ хүнийг юм цоцох хандлагатай. Тэр нь тэднэрт ашигтай байгаад байна уу? Өөрийгөө одоо амьд гэж бодоод байдаг. Зарим нь бол бүр албаар айлгаж одоо хүмүүсийн ямарсан айдас төгшөөр юунаас л тэжигддэг юм шиг байна. Би бол зөндөө тийм харсан. Одоо ингээл хүмүүс сүнс дагцсан нуруунд дээр нь гарцсан гэдээ ярьдаг шүү дээ. Тийм хүмүүс байдаг мэддэг л. Яг кино минь дээр тэгж бас дүрсэлдэг. Бараг нуруунд дээр нь сууж идэх юм уу гэдэг. Нуруугаар нь шагааж харах тий. Яг тэр нэг дүрслээд байгаа шиг л байдаг. Ер нь л тэдэр нь бол харин бүр албаар одоо хүн хорлох хандлагатай юм. Тэдэр нь гэж тэр тухайн хүн дээр суудсан байгаа ч юм уу наалтсан байгаа зүйлс нь. Тэгээ одоо тэр хүнээс л тэжигдэж амьдарч байгаа гэсэн үг шүү. Тийм юм суулгацсан хүмүүс бусдад яаж нөлөөлөх вэ? Тэгээ сайнаар нөлөөлөхгүй шүү. Нэг юм дээр нэг зан хаашин дээр нь дөрөөлөөд наалтсан байгаа шүү дээ. Одоо жишээ нь явдалтай эмэгтэй бол будартаад тийм юмыг анзаараад тий. Эсвэл арх уудаг нөхөр байх юм бол архины тэр дон дээр нь тэрэнд таарсан бүх хүн дээр л тэр чинь тэгээ наалтах боломжтой байгаа шүү дээ. Тэр хүн бусдаас илүү тухайн тэр муу зүйл дээрээ илүүрхэд байгаа байхгүй юу? Илүү тэр түлхүү хийдэг, хит шуналтай, хит хормонд онтой, хит их арх уудаг, шооддаг тий. Хит одоо бусдад муу зүйл одоо боддог, сандаг ч юм уу тий. Тэрийг улам дэвжүүлээл тий. Зарим ингээл хүмүүс байгаас зүр хаацсан газар нь хэрүүл үсч идэг тийм хүмүүс бас байдаг шүү дээ. Утсан газар болгондоо мух болгож байгаа шүү дээ. Тэрнээс яг нэг кино минон дээр гардаг шиг телевизрээс нэг нөхөр гарч ирэл боож халаал те ингээл тийм дүрслүүд бол тэр бол уран сайхны ялах. Аим шин кинон дээрээс яг чиний харсан мэдэрсний одоо таардаг бас байдаг байлгүй. Тэд нар юу таардаг вэ? Жишээ нь гадны кинон дэр ингээд нэг пүнк гэл өнгөрөөдөг шүү дээ. Нэг юм хурдан ингээл нэг юм
наашаа хараадаг, хаашаач хараадаг ингээл өнгөрч мөнгөрөөлээд хордоо. Тэр нь таарна. Тэгээ энэ тийм болонд ингээд нэг зогсож идэг штэ ингээд цаашаа харж марцсан ч юм уу. Юу тэгээд сууж идэг бас. Одоо нэг лифтэнд ороход болон руу нэг хараад нэг зогсож идэг. Тэр нь ч байсан. За байдаг л мэдэхгүй. Нэг ийм сонин дүрслүүд бас байгаа. Одоо ингээд тэрийг одоо жоохон мангарлаг гэх юм уу та. Тааз маазнаас одоо ингээд зөвхөн толгой ч юм уу цугцсан байх. Зөвхөн цээжин хэсэг ч юм уу ингээд гаж хаяа нэг тийм бас би бол харж лээс. Би харин бодоод идэв одоо сүнс чинь хий битэн штэ тий. Тэгэнгүүт бид нар шиг ингээд шалан дээр гიშгээд явах албагүй санагдаад байгаа байхгүй. Тал нь доотлын айл дээр ч юм уу тий. Тал нь манай шалан дээр тий чэжимбийн ч юм уу гарч явах боломжтой юм шиг санагдаад байхгүй хий битэн чинь. Тэгэхээр чиний ярьж байгаа шиг тийм зөрслөөд бас амьдрал дээр байж болох ч юм уу гэж бодсон. Тэгээд манай дүү яг ингэжээс аахгүй юу. Одоо нэгдүгээр хорооллын тэр чин 20 дугаар барилуудаа ямар ч нэг юм арк хэлбэртэй юм сунсан бариад шүү дээ. Тэнд маах байдаг гэсэн. Тэгээд лифт хүлээгээд зогсчихсэн чинь арт нь гоё байна гэд нэг дуу гарсан гэж байгаа байхгүй юу? Яг тэгэл тэх үйт нь лифтний хаалга онгоогоол маад ингээл ор суугаал ингээл эргэл харна шүү дээ тий. Тэгсэн чинь тэнд лифтний тэр хүлээлгийн тэр хэсэгт буланд нэг юм толгой заяа газар дээр шалан дээр. Тэгээ амар ингээ инээгээд ижсэн гэж аахгүй. Тэгээ би бодохдоо дүү хэлэхэр яг нөгөө хүн ямар ч чимээг бас өөрөөр сонсож болно шүү дээ. Орцонд гарсан ингээд нэг чимээг гоё ингээд сонсоод тий. Тэгчээ тэрнээсээ айснаас болоод одоо хогийн уут муутыг тэгж ингэж харсан ч юм уу гэж би зүгээр бодохгүй юу. Тэгээд чи тэгсэн юм шүү гэсэн чи үгүй би бүр амар сайн харсан. Тэр үр ялтчгүй толгой тэр болонд ингээ инээгээд харж исэн гэж байгаа байхгүй. Ялчгүй гоё юм гэж хэлсэн гээд өөр чимээтэй андуурах боломжгүй гээд. Тэгэхээр чиний хар бол бас тэгж харагддаг юм биш үү? Таазнаас нэг толгой ч юм уу, шалнаас нэг толгой чийч ч юм уу те. Тийм зөвхөн ганц нүд ч юм. Ганц нүдээ. Тийм одоо зөвхөн ингээ нэг нүд ингээ хардаг ч юм уу. Миний бодлоор бол ингэж бод. Миний байгаа орчинд тэр одоо юуны сүнсний юм уу юуны хамаагүй те. Тэр нь надад тохируулж яаж харагдахаа сонгодог байж магадгүй. Одоо ч шорл бүр над руу төхөж чадахгүй л те. Ашиггүй байна уу? Чам руу төхөж. Одоо чинь миний нэг доторх шүтэнүүд чинь тим юмнууд ойртуулахгүй шүү дээ. Тэр дэс бол хог навшнууд над руу тэгж хамаагүй ойртож мөртөж чадахгүй. Шүтэнүүд гэлээ тэр нь одоо ямар ойлголт гэсэн үг вэ? Одоо өгдөөцөө чинь одоо сүнс онгод тэнгэр гэж яриад гэдгийг хэлж гинэ үү? Зүгээр энгийн үгээр л яриа. Би одоо тийм амар өөрөө нэг хүчрийг олоод тэгээ сүртэй үг ашиглаж бас чадахгүй. Зүгээр өөрт мэдрэгдэг л хэл. Надтай ингээд дотор ярьдаг, хамт байдаг 8 өвгөд байгаа. Би өөрөө л одоо шүтэн гэж нэрлээд байгаа болохоор тэгэл янз бүрийн бас сонссон болохоор шүтэн гэж нэрлэж байгаа. Тэрнээс яг тийм шүтэн бүтэй мөн ч юм уу, биш ч юм уу, бас зөндөөл хэрэгэлцдэг байсан тэгэл. Гэтэ яалч ингээд дотор одоо чиний дотор ингээд нэг хүн дугаад байна гэд бодохгүй тий. Тэгэхээр чамд ямар санагдах вэ? Тэгээ 8 хүн одоо ингээд 8-уулаа сууж байгаа юм шиг ингээд яриад нь штэ. 8 гэдгийг нь бол чи юугаар нь мэдэж байгаа? Хоолойны өнгөөр нь ялгаад байгаа юм уу? Гүү хараад нь штэ. Чамд харагддаг. Тэгээд 8 яг ингээ ярих юм бол ч одоо намайг ч баг нэг сэмэгт мэмэгттэй аваачих байл гээд. Одоо би яг тайлбарлаж бас хэлж чадахгүй. Гэхдээ одоо яалтчгүй би өөрөө ч одоо нэг хүлэн зөвшөөрөөл хүмүүст ингээ яриад миний дотор юм байдаг тийм шүтээ мүтэн гэж юусоо ярьж үзээгүй. Тэгээ одоо ингээд ярихаас яг үнэлэхэд төвөгтэй байна. Хүмүүс зөрөө ингээд 70 ертөнцийн талаар сонирхолтой мэдээлэл те хүрэгдэг юм сувгал байгаа юм л да. Тэгэхээр мэдээж мэдэрж байгаагүй, харж байгаагүй хүмүүст ойлгуулахын тулд хоёул тэр аимшиг кинон дээр төрслөгддгээс ярил илүү ойр байх юм болоо би бодоод байна л та. Тэгээ миний яг хувьдаа бол мэдэрсэн гэх юм бол аимшиг кинон дээр нэг уу яадаг шүү дээ. Зурагт ингээ өөрөө асаад идэг шүү дээ. Яг манай гэрт өөр газар мазар ингээд тийм өөрийн гэсэн донгод тэнгэртэй тий улаач хүн цуг байхаар тэр хүнийх нь одоо юу гэх юм өндөр хэмжээстийн сүнс дөхөхөөр ойртохорч гэх юм уу бидний байгаа орон зай нэг ойртоод ирэхээр яалчгүй цахилгааны энэ хэлбэлзэл болтын юм шиг санагдсан. Цахилгаан төхөөрөмжөнд гэрэл унтарч асан тог тасраад байгаа юм биш. Зүгээр гэрэл өөрөө унтраад асна одоо мас өгöd байгаа юм шиг. Тэнгүүтээ зурх дүрээ асч масдаг. Энэ бол яалтчгүй яг кинонд дэр гардаг шиг яг тийм болт юм лээ. Тэр бол үнэ шүү. Зөвхөн тэгээ цахилгаанд нөлөөлөхөөс усмас байгаа шүү. Ус одоо жишээ нь карантин онгоолгоог байхад ус гоожод бойлохч юм тий. Одоо миний шүтэнүүд над дээр буухад бол ямар ч гэсэн цахилгааны хэлбэлзэл бол үүсдэг. Чи харж байгаа тэр сүнс биетүүдээ ялгах боломжтой юу? Сайн муу гарна.
одоо хүмүүс улаач дээр буудаг тэр онгод тэнгэрүүд гэдэг байгаа тий одоо цагаан талын ч юм уу сайн талын сүнс байгаа дээ шүү дээ тий. Тэр болоод хар талын сүнсийг чи хараад мэдэх үү? Эсвэл мэдрэмжээрээ мэдрэх юм уу? Би бол зүгээр одоо мэдэрдэг энэ гэж бодлоо яриад явах вэ. Одоо миний дотор байгаа гэж яриад байгаа тэр 8 өвгөд гэдэг шүү дээ. Тэгэхээр өвгөд чинь одоо чамд энэ нь сайн энэ нь муу төрлийн одоо тэг хий бит байна гэдгийг шууд чамд хэлээд өгчдөг юм байна. Одоо хэлдэг. Тий одоо тийм л юм да. Уусаа нүүдэл нойртохгүй л ойртдоггүй л дээ. Одоо чам хамгаалтанд авсан юм шиг. Одоо тиймэрхүү яг одоо guardian гэж одоо нэг хүмүүсийн гадуур ингээд бүрхүүл байгаа шүү дээ. Одоо гэрлийн бүрхүүл юм уу? Ямар бүрхүүл? Чамд нэрээ харагддаг юм уу? Хүмүүсийн гадуур бүрхүүл харагддаг юм байна тий. Одоо гэрлийн бүрхүүл гэдэг тэр чинь юм шигүү юм зураас сархул байдаг шүү дээ. Тэр ингээд нүдэнд амар төвхтэй ер нь харж бараг чадахгүй дээ нүдэ анаал тэгэл доош хартдаг ч юм уу. Тэгээ доош харсан ч адилхан дөө бүх юм ингээл ирээлжлэл тойрог байдаг, зөөн байдаг, заримийнх нь шигүү байдаг, улаан цэнхэр, ногоон, шарын өнгөнүүд. Өнгөтэй тэр одоо тарих шиг юмнууд юм уу? Тийм тэгээд нэг чигт ч иргэдэггүй, бүх чигт иргэдэг. Базагдаал ингээд нийлэгдээл салаал, эндээс нь ч нэг юм тасраал, тэндээс нь ч нэг юм ороод ингээл харахад амар төвхтэй. Тийм гоё лав биш. Хүн бол хараад байхыг хүсэхгүй. Тэгээ хоорондоо нийлнэ гэж чинь хоёр өөр хүмүүс ингээд шүрэлтэл өнгөрөхөд нэг нэгнээс ингээд юм солилцоол тэгхүү. Тэгдэг. Зөрлөлтөд өнгөрлөө нэг юм хөдөлгөөн үүсдэг хаагарж байгаа юм шиг. Тэгэл буцаал нийлж байгаа юм шиг. Тийм буцаал нийлээл. Янз бүрийн хөдөлгөөнүүд байгаа. Би уус удаа харж чаддаг юм уу? Тэгэл тийм харахаараа эсвэл нүдтэй шууд аждгийг. Тэгэл ер нь газар мазарлал харчдаг юм дөө. Газрынх ч харин ингээд газарлаа харахаар амар том гэх юм уу одоо. Газрын хүрдийг яриад байна уу чи? Газарлаар тийм одоо тийм амар цаграг дурш сард тийм амар юуг нь мэддэг. Үг нэршлийг мэдхгүй нэ өөрийнхөө харснараа л юм гэрэлтсэн л юм урт нэрэлжилсэн юм өнгийн цахилгааны ингээ утас өгдөг шүү дээ. Тийм утас ингээд бүх чиглэл рүү ингээд татаад тэгээд тэдэр нь ингээд юм фосфортой юм шиг гэрэлтэй байна гэж бодож байгаа. За наад чи нөгөө юун дээр төсөөлөгддөг үлээ нөгөө Interstellar лөө гэх кино байгаа шүү дээ. Тийм яг тэр кинон дээр яг тэр аав нь сансарт гарангуудаа ингээ яг нэг тийм неоны гэрэлтэй утаснууд ингээл тал тийшээ дээр доор хамаагүй ингээ байгаад байгаа юм байна шүү дээ. Тийм. Торон имсүүлж шиг. Тийм. За наа чи яг витер хэсгийг энэ бичлэгний болол олоод тавь. Надад шууд тэр санаанд л ороод байна л та. Би ч одоо монголчуудын гаргасан тэр даалт ертөнцтэй холбоотой номнуудыг уншиж хүргэдэг байхгүй. Тэгээд уншсан зүйлээ ингээд Холливуудын кино, Японы анимашн тэр маш их давцдаг харагддаг. Тэр би боддtiin ийм далтын зүйлийг мэдэрдэг зөндөө хүн дэлхий дээр байгаа тий. Зөвхөн монголчууд л мэдэрдэг байгаа юм биш. Бараг монголоос илүү мэдэрдэг улсууд ч байж магадгүй. Тэгэхээр тэр хүмүүс нь зохиол олгоод кинонд оруулаад байгаа нь их юм болоо гэж хараад байдیں۔ Тэгэхээр бидний ярьж байгаа ямар ч хэсгийг киноноос ол дүрсжүүлсэн тий олох боломжтой надад бол санагдаад байдیں۔ Миний бодлоор бол тэр газар доор ингэж явж байгаа нэг торлог сагсаа илүү тэгж нэрлээд идэг тэр зүйл байх гэж бодож байна. Хүмүүсийг тойроод эргээд байгаа ч юм бол мэдээж хүрт чинь бол 108-108-аас бүр салалаад нэлээд олон юм байлээ. Тэгээд тэр бүгдийг яг багцлаад бид нэр ингээл 7, 8, 9 хүртэл гэж яриад байгаа болохоос биш. Тэгэхээр яг харж чаддаг хүмүүст бол тэр бол ингээд маш олон тооны юм эргэлдээд байжих нь бол тодорхой юм бэлээ. Яг Домчин судраг номон дээрээс уншихад зөвхөн одоо шилэн үзүүний тэнд гихтэл ингээд авир 6 тарих гэдэг энэ 6 ширхэг юм цаграг эргэлдэж байгаа байхгүй яг харж чаддаг хүнд бол. Тэгээ тэр эргэлтийг нь хараад тохон хүний одоо ааш арин шингийг мэдэх боломжтой гэж байна тий. Тэр хоорондын зайн, өнгөн тэгээд эргэлтийн хурдын тэгээд ингээд дайвалцаж эргэж гинүү, тэгшгэн эргэж гинүү гэд тэрнээс нь хараа шууд хүний өвчнийг дөрөнд тодорхойлцдог тэр хараалтай, ерөөлтэй байна уу те. Гэх мэтчлэн мэдээлэл ингээд уншичдаг байгаа байхгүй. Чи бол тэрний эхний шатандах те харагдах тэр мэдээлэл нь бол чамд орж ирдэг юм байна гэж би бол ойлгоод байгаа. Тэрийг хэрвээ чи хүсвэл илүү сайн хөгжүүлэх юм бол тэрнээс цааших мэдээллийг бол хүнээс унших боломжтой гэж бол би бодож байна. Эсвэл нөө хүн болгонд ингээд бөөгийн тарих буюу тэр борхоцоо болчирхааны хөгжил бол байгаа. Гэхдээ тэрийг төрөлхийн хөгжил нь сайн төрсөн хүмүүс байна. Одоо эсвэл хөгжил арай муутай төрсөн, эсвэл хөгжлөө амьдралынхаа явцад сайжруулсан хүмүүс ч гэж байгаа. Чинийх бол төрөлхийх гэж би хараад байгаа. Одоо өвдөцсөн тийм сайхан биш шүү дээ. Одоо хүмүүс тэгж ойлгоод байгаа. 8-8 хоолоо ингээл ягаал ах ч сэтгэл халтаа.
Би за ярмаар байна яриа гэд ярьдаг биш шүү дээ. Одоо хүсэхгүй байхад ч ярина. Чамайг тийм юм хий, тийм юм хий гэж одоо зааварлах уу? Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Дийлэхтэй тийм байх уу? Гэхдээ нэг амар одоо хүү чи бааж оо идгээд ахгүй шүү дээ. Хөвчлэн одоо хүнтэй уулзаа одоо ямар нэгэн хүнтэй ингээ уулзахад тэр хүний юу бодож байгааг шууд одоо надад мэдрэгдүүлдэг. Ярихаас өмнө ярих гэж байгаа юм мэддэг. Одоо бодлын л мэдээд байгаа л гэж ойлгож байгаа юм мэддэг одоо тэгээд гадаад ч вэ гүүч вэ. Надад одоо тийм амар хэлмэл байхгүй шүү дээ. Тэгтэл би гадаад мадад хүн ч байсан хамаагүй юу яриад юу бодоод байгааг нь мэдээлэлтэй. Тэгэхээр бид мэдээд байгаа биш байна. Бүр нарийн үг нь биш маа гэхээр санааг нь тий агуул. Заримдаа бүр нарийн үг нь. Тэгж гадаад хүний үгийг хүртэл бодлыг хүртэл. Тэгтээ тэр чинь төвхтэй хүн ер нь өөрөөрөө л мэдхгүй байсан тэр шүү. Хүний тэгж бодлыг мэдээд байх тийм хүний ер нь амьдралыг мэдээд байх. Хүмүүс ер нь их нууцтай амьдардаг штеп. Одоо бүхэл хүнд чамд ч нууц байгаа, надад ч нууц байгаа, хинт ч хэлхийг хүсдэггүй. Нууц хэлдэгчгүй юм уу тий. Тийм. Хүнд хийсэн үйлдэл юу гэдгийг тий. Хүн чинь хүний амьдрал штеп. Тэгээ бодох чинь тэр болгоны чинь нийт нөхөр зүгээр ингээд мэдээд байна гэхээр чамд ч тухгүй, надад ч тухгүй штеп. Мэдж байгаадаас тухгүй, мэдүүлж байгаадаас тухгүй штеп. Өмнө амар новшин зүйлүүд хийцэн тий. Тэгтээ тэрнийг нь тэрэндээ амар харамсдаг. Бусдад одоо өөрийгөө амар лагаар ойлгуулах гэж байжсэн чинь. Тэгтээ түрүү тэр чинь нэг нөхөр хараад штеп чи новшин юм хийцэн байж тээ, хийдгийм байж тээ гэд мэдээд. Тэрийн тэр хүн мэдчихвэл бас хэцүү л дээ. Онцгүй л дээ. Тий. Өөрийгөө лаг бусдад тусалдаг гэл нэг залуу олны өмнө гараал юм яриад хүмүүс алгадчихшаал. Тэгтээ тэр цаанаа ихнэрээ гэртээ зоддог гэдгийг би харж байгаа штеп. Тэгсэр нэнд болохоор хүүхдүүд тусалдаг гэж яриалаа тий. Хүмүүс алгадчихшаал. Тийм хараад байж байгаа ч гоё биш штеп. Уг нь мэдхгүй бол баг амар юм шиг санагдаж байна. Тэгээ бус чиг алгадчихшаал байж юм байна штеп. Тэр нь баг амар үстэй тэр чинь. Тэгтээ дөрөв би тэр залууг хүүе наачаа хүчрхийлэгч та нарт худлаа яриад ингэж хин ч надад итгэхгүй штеп. Тэр чинь тэгээ зүгээр л надад зүгээр нэг стресс болол өрчих жоохгүй. Тэр тэгээд юу ажиллах юм уу? Хүссэн үедээ л одоо мэдрийг гэсэн үедээ л мэдрэл бус үед нь мэдрэхгүй байх боломж байхгүй юу? Мэдхгүй нэ одоо тэгэл тэр чаддууд нь байдаг л би л чаддгүй юм билүү тэгэл. Би бол тэгэл рандомор л байдаг штеп. Өдөртий ч гэж юу бодож байгаагүй. Ингээ зөрөөл өнгөрсөн баг хүний тий яг цаад өмнө төрхийг хараад идэг. Одоо хүмүүст харагдах дүр чинь өөр байгаа шүү дээ. Их хүмүүсийнх гой сайхан талаар харуулахыг бодно шүү дээ. Тэгээ цаанаа бүгдээрээ бас нэг сөрөг талаа бас дарах гад зарим нь нуугаад ер нь баг хүн болгол тэгдэг баг. Тэр болгоны чи ингээл хараад лахаар чамд бүр ингээд дарамттай ч юм уу хэцүү байдаг. Хүн болгон л ер нь аадын бодолтой. Тэрийг үл зүгээр хүлээн зөвшөөрч. Инхийн цагаан тагта цагаан далавчтай хүн ер нь баг байхгүй. Далал хамаг юу хөө? Бас л хүн биз дээ. Хүн биз дээ. Хүн болгол ер нь сайн муугийн л одоо хослол тий. Ер нь арга бэлэг. Тэгэл бүгдэнд л бүх хүнд шунал байгаа. Бүх хүнд авир байгаа. Зүр хин тэрийг дарж хувсартайгаар амьдарч байгаа нуудыгаа ухаантай гэж яриад байгаа шүү дээ. Би ямарсан бүх хүнээс латын бодол харсан. Тэрийг зүгээр хэрэгжүүлдэг юу хэр балансын тий барьдаг вэ гэдэгт л байгаа байхгүй тий. Сайн муу. Тийм тэгэл энийг таалчгаасан гэсэн бодол байгаа шүү дээ. Бүгд ингэ төрж байгааг нь би мэддэг. Тэгэл тэр хүн алахгүй шүү дээ. Тэгэл алахгүй. Ирчүүчин бол заалтчгүй нэмэгтэй хүний за энийг чинь нэг бавчаа тий бавчаасан эста яа юу гэдэг чинь хөхүүлээ яа эста илтгэн янзын нөгөө нэг төсөөллийн юмнуудыг нэг за тэгтээ тэрийг хийж чадахгүй. Тэр болгоны нэг чи ягаад зарим нь бол хөвгчлөлтэй л гэдэг үү? Тийм зарим нь хараад инээ шүү дээ. Тэгэл зарим залуучууд шүү дээ одоо ингээд энэ тэнд ингээд байж хахаар бүх хүн өөрийг ингээд харж ийн гэж бод хинч бол хараагүй байгаа. Гэхдээ одоо өөрийгөө ингээд бүх хүн харж байна гэж мэйгээд бодож байх жишээ нь юу? Тийм тэгэхээр ингээд тийм юм харахаар ч бас гүдээ өгшин. Би л чамайг бараг сонсч байна да гэд хэлж мэрсэн юм шиг. Тийм сайн муу байгаа. Гэхдээ ерөнхийдөө дийлэнхтэй нэг жоохон сайн талдаа байгаа хүмүүс нь арай өөрөөр мэдрэгдэх бодож чинь би бол хүүхдүүдийг нь штэ бага насны хүүхдүүдийг бас цагаан цас шиг гэж ярьдаг штэ. Гүг хүүхдүүд дундч байгаа. Ийм хав хар сараалцсан ийм гадуураа бүрхэлт хүмүүс байдаг. Хүүхдч байгаа тэр дунд. Хамгийн багадаа хэд насны хүүхд орсон? Тийм хар юутай. За өсрөөл хамгийн багадаа 6 л байгаа. Тэр бол хар юм саралжилсан хүн болгоны ингээд хүмүүс юм ингээ хаглаад байгаа юм шиг. Тийм бүрхэлтөөхт нь муур зураалаад алж малаад идэг нэг балерин байсан. Тэр бол тийм байсан. Тэр хүүхд. Тэгээ би тэрийг зодчихсан байхгүй. Муур ингээд арсын ингээд гидсийн зүсээ дэлгээд тавьчихсан. Тэгээ чулуу шидэж тоглоод байгаа штэ. Тэгээ тагтаа магтааг бол зүгээр хулган молгон тэр нөө нэг жижигхэн шарт игдэхэнүүд үүдэг штэ. Дээр үед одоо ингээд бид нарт амар гэл нэг юм тий. Тэр тэгдэхнүүдийг ингээд шууд ингээд хайрцагтай ирсэн чинь хайрцагын таглаад нэг хаан чим юу чих гэх нэг барилгын хэлсмээс асгацсан байдаг. Тим юм дээр ингээд аваачаад тэгдэхнүүдийг ингэж болж алж малаад. Тэгээ тэрийг ингээд хүүхдүүдэд гайхуулаад ингээд тэгээд дүүсэхгүй. Сурталчлаад байгаа юм ааш муу юм аа. Одоо өөрийгөө тэгээд би бүр дургуурээд зодоод тиймэрс ээж аавнаас додуулчихсан.
Тэр бол угаасаа тийм. Ээж аав нь ямар байсан? Одоо би ээж аав нь бүрхүүл хараагүй л дээ. Адилхан л байлгүй дээ. Баг ээж аавтайгаа ижилхэн л байх. Ээж аав нь бүтээгдэхүүн. Тэр би бол тэрийг таарах болго. Одоо би тэрийг бас боддоо шүү дээ. Тэр нөхөр багтаа тийм байсан шүү дээ, тий. Одоо яаж байгаа л гэж юу? Одоо яаж байгаа л гэж боддоо шүү дээ. Нэг байрны хүүхдүүд юм уу? Тий, нэг байрны л хүүхдүүд шүү дээ. Надад бас энэ санагдчихлаа. Одоо ямар шиг болсон бэл та. Тэгэд том хүмүүс донд энэ хар юм. Тэднэр бол байгаа. Одоо хэдэн хувьтай байна? Ямарсан цөөхөн, их л цөөхөн. Тим их биш. Одоо миний бодлоор бол нэг 100 мөн хүн донд нэг ч юм уу тий. Гэхдээ амар балиар нь тэр ийм хар юу чинь хүмүүсийн үг ингээд эвдлээд ингээд сарниулаад ингээд энэ гэрлийн бүрхүүл рүү халдаад жоохон хэлбэрийг алдуулаад гимтэйгээд идэг маягийн гэсэн үг үү? Тийм бах. Одоо гимтэйгээд байгаа юм шиг л харагддаг шүү дээ. За эсвэргээрээ энэ хар ингэж харагдаж байгаа гэрлэн одоо бүрхүүл гэж ярих бах та гэгээлэг тийм хүмүүс хэрэг байна. Гэрэл цацруулдаг ч юм уу ялгаатай юу? Ялгаатай. Тийм гэрэлтдэг хүмүүс байсан. Гэрэлтдэг хүмүүс гэж юм тийм. Тэр нь хэдэн хувьтай таарж байна? Хүүхдүүд донд их байна уу? Тийм, хүүхдүүд донд их байдаг. Том хүн болох тусмаа тэр тоонд багасчих юм уу тий? Тийм, энэ тийм л юм байна л да. Чи надаас л мэдээд байгаа юм. Би зүгээр логикоор л хамгаалж чинь тийм байх байх гэж. Ямарсан хүүхдүүд хин тийм гэрэлтсэн нэг юм л цацарсан л юм байдаг ямар ч гэсэн. Бөөнөр ингээд сууж хахад нэг найз майз чинь ингээд улаан цагаан ингээд дулаан мэдрэмж төрүүлээл таатай санагдаал тэр хүнийг ихээр ингээд тухтай болол ийм тийм хүмүүс байдаг сте хүний амьдралд. Тэр хүмүүс чинь тэр гэрэлтэж байгаа хүмүүс. Ингийн бид нар ч гэсэн зүн мэдрэмжээр энэ хүмүүсийг мэдрээд байт юм байна. Болно. Яг тэр хүмүүсийг харахад л тэр хүмүүс гэрэлтэж байдаг. Одоо ингээд хинч гэдэг нэг тэр хүмүүсийн бодол нь хүртэл яг л тийм байдаг. Энэ цэвэрхэн гэх юм уу. Би бол хоёрыг яг бүр ингээд тулж харьсаж байсан. Хоёр гэрэлтдэг. Өстой тийм илүү дутуу юугүй. Тэгэхээр тийм хүмүүс их байдаг бах уу? Одоо нөгөө хар юуныхан бол 100 баг нэг орчим байх гэсэн бол ийм цагаан гэрэлтдэг хүмүүс 100 хэд орчим байна? Бага. Тэгээд ядч л 20-30 одоо 10 хүнээс 4 ч юм уу 3 ч юм уу баг байгаа л үү. Тэг чи бүгд гэрэлтээд байвал чи амьдралын юу наалдахдаг л үү. Зарим нь муу, зарим нь сайн, зарим нь зүгээр амьдрах хэрэгтэй шин. Бүгд од бол од гэж байхгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр чи хүн болгонд өөрөөрөөл бүгд гэрэлтэл бурханлаг байгаад их юм бол эн чинь бүх юм баланс нь алдагдаж шүү. Түл сайн гэж байхгүй болчих тийм үстэй. Муунууд нь чи бас байж иж сайнаа тодтогч байгаатай адилхан. Муу хүртэл байх хэрэгтэй байхгүй. Тэгжиж тэнцвэрчиж чинь амьдрал явж байгаа шүү дээ. Ер нь бол бид нэр сайн муу гэхээс илүү яг дундаж байвал үн зүгээр юм шиг санагдаад байгаа. Гой балансаа барьцгаагаад. Сайн муу гэдэг ойлголт чинь харцангуй тий. Харцангуй ойлголт. Хүн болгон дээр хөөр хүмүүс одоо нэг жиг дээрээ энэ сайн, энэ муу гэж тогтоогоод байгаа болохоос биш. Миний сайн чиний хувьд муу байх. Чиний муу миний хувьд сайн байх магадaltaй байхгүй. Хүн болгонд сайн муу зүгээр дийлэнхтэй улаан цагаан нэг гар хүн алаад нэг хүн эмчлээд байвал чи мэдээж эмчилж байгаа нь сайн алуурч нь муу л гэж таарна шүү дээ. Тийм дээр бол олонхын санаа бол нэгдэх болохоос бас хамаагүй тэгж бүх хүний сайн муу ижилхэн бас байхгүй гэж бодож байна. За тэгээд ярилцлагынхаа төгсгөлд ямар ч ясан тэр нэлээд юм хар энергитэй эсвэл нэлээд гэрэлтсэн сайн хүмүүсийг бид нэр ямар ч хүн мэдрэх боломжтой юм байна гэдгийг л ойлголоо. Тэр нь багаас илэрх боломжтой юм байна. Шууд яач юу зөвлөгөө өгч зөө. Одоо энэ дугаараа чи сонсож байгаа хүмүүст бас хэрэгтэй баг. За хар энергитэй хүнийг одоо даалт одоо мэдрэмжээр ингээ харж чадахгүй, мэдэрч чадахгүй байгаа тохиолдолд хамгийн ойлгомжтойгоор мэдрэх хэдэн мэдрэмжийг хэлээд өгч. За нэгдүгээрт тэр хүн ингээд ороод ирэхэд тухгүй мэдрэмж төрнө өөрчлөж. Яагаад ч юм харьцмааргүй 50 бос болчихно. За хоёрдугаарт тэр хүн хүрээд ирэнгүүт хэрүүл маргаан үүсч эхэлдэг. Тэр нь заавал одоо зодон цохоо амар юм биш ч гэсэн. Заавал юм хэрүүл үүсч эхэлдэг. Зөрчилдөөн хүмүүсийн хооронд. Найзууд чинь ч юм уу ойр тойрны чи хүмүүс өмнө нь хэрэлдэггүй байсан юмн дээрээ муудалцах. Өмнө нь ингээд асуудал гэж хүлээж авдаггүй байсан юмыг асуудал болгож байгаа бол хар энергитэй хүний нөлөө. Одоо нэг хүн хүрээнд чинь нэмэгдлээ гэж бодох. Та нар хоорондоо хэрэлдээ. Өмнө зөв зүгээр байсан сэдв байж болно шүү дээ. Тэгсэн чинь л тэр сэдв дээр ингээл амар юу яаж магаал гинт тэр сэдвээр чухалчлаа л тийм юм үсэт эхэлдэг. Тэр хүний оролцоогүйгээр баг хажуу тахтал. Тийм. Зөв. 3 дугаарт нь тухайн хүн ингээд одоо өөртөө чи ингээ ярихгүйт ус бослоо ингээл шар ус бослоо гэдэг чинь ингээл нуруу муруу ингээл нэг хүрт даан маань ингээл нэг тийм мэдрэмж байдаг шүү дээ. Тэр хүнтэй ярихад тийм мэдрэмж төрж ивэл босгоо олдох хэрэгтэй. Дөрөвдөх нь харахаас юу яагаад ингээд хармааргүй тий. Нүд ингээд альтчихдаг. Өөр тийшээ харцдаг. Тэг ингээд бид нар чи ингээд би рүүгээ хараад ингээд ярьж болдог шүү дээ. Тэнгүү чи ингээд харахаас ингээд жоохон нүдрөө ингээд харангуут сонирм эвгүүж нүд хальтраад гэдэг лөө. Тий, нэг тиймэрхүү байвал бас тийм магадлал байх шүү. Нөгөө эрг нь бол хилээд байх шаардлагагүй шүү дээ тий. Тэр чи бол угаасаа л ойлгох шүү дээ. Чамд ийм таатай мэдрэмж төрүүлж байгаа, тухтай мэдрэмж төрүүлж байгаа. Хамт баймаар тэр хүн ингээд нэг
хэдэн үг хэлээд хэдэн өгүүлбэр солилцохоор бас нэг тайвширч маавшраал те ойлгомжтой шүү дээ. Тэр хүмүүс чинь бол нөгөө гэрэлтдэг хүмүүс чинь. Хараад амир ч юм уу те. Тэг аюулгүй байдаг шүү дээ. Одоо тэгэл аюулгүй мэдрэмж өгдөг. Тийм аюулгүй мэдрэмж хүмүүс safety байдаг. Сэтгэлийн ямар амгалан мэдрүүлдэг гэх юм уу. Ямар ч нэг тайван мэдрэмж төрүүлдэг юм шиг. Тэр хүмүүс байдаг юм байдаг. Тэр хүмүүс чинь нөгөө гэрэлтэд байгаа хүмүүс ч юм баггүй. Тэр хүмүүс одоо гэрэлтдэг хүмүүсийн урал бол харин яах вэ? Илүү их гимшил төрнө. Тийм илүү сэтгэл өвдөл ингээл тэрийгээ баг бодоол ингээл санаанаас чинь гарахгүй те. Ямар техник юм хийчих вэ би гээл те. Наа чи юун дэр юм бэ? Хүүхдүүд илүү гэрэлтдэг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр хүүхдүүдэд муу юм хийх нь айгүй хэцүү санагддаг шүү дээ бид нарт. Одоо жишээ нь алуурчин байлаа гэхэд том хүнийг бол алчдаг хэрнээ хүүхдийг алдгүй гэл нэг те кино мэнээр гардаг шүү дээ. Тэр чинь автоматар тэр хүүхдүүд гэрэлтдэг те. Эерэг байгаа учраас ийм энергитэй байгаа учраас бид нэр тэднэрт хор хүрэж цаанаасаа л чадахгүй байгаа гэсэн юм байна те. Гэрэлтдэг байгаа учраас. Тийм баг. Алуурчдын тэр юу? Тэрийг би дараа ярьж гэж юм. За тэгээ одоо шоронд орсон хүмүүсийн дийлэх нь ямар юу вэ? Хүн алсан хүмүүс бас ямар хуу байд би бас харчлаасан. Шоронд ороогүй зүгээр тэгтээ хүн алдсан гэж явж байгаа хүмүүнийг би мэднэ. Би тэрийг дараа нь ярьж гэж. Тим хүмүүсээс хэрхэн сэргийлэх тухай, тэр хүмүүсийг таних тухай. Тэгтээ би өөрөө энийг мэдээд байгаа биш шүү дээ. Шууд ингэ мэдрэгдээд тэр мэдрэгдсэн мэдрэмж нь ямар байдаг тухай л ярьж байгаа. За баярлалаа. Дараагийн тэгээд ярилцлагаараа үргэлжлүүлье. За баярлалаа.